залуучууд бид одоо нөгөө асуудал ингээд гараад байна, асуудал байна гэд суух биш, харин биднээс харин оролцож ийж, өөрсдөө шийдлээ гаргаж ийж, өөрсдөө саналаа өгөөд асуудлыг шийдэх нь бол маш чухал байгаа. За намайг болохоор Батбаяр Санжаа гэдэг. Монголын үйлдвэрчний эвлэлийн залуучуудын хорооны одоо залуу малгай хөтөлбөрийн оролцогч 22 оны оролцогч байгаа. Одоо сая хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас бол залуучуудын зөвлөсөлтөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чиглэлээр бодлого шийдлийн хангалттай уралдааныг бол 7 сард бол зарласан. Уралдааны хүрээнд бол залуучууд болгон яг өөрсдөө нийгэмдээ тулгамж байгаа олон ийм чиглэлийн асуудлуудыг гаргаж ирээд тэр асуудлаа шийдэх тэр гарц харгалгаа арга техник өөрсдийн нөөц боломжоор ингээ бас гаргаад саналуудаа өгсөн. Тэгээд манай баг болоод чинээр одоо ажил дээр гарч байгаа залуучуудад одоо хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэг ойлголт өгөө. За тэр дундаа нөгөө зөвсөстэй хөдөлмөр эрхлэлийн одоо ойлголт, ур чадварыг олгох чиглэлээр бол ажилласан. Ер нь бол Монгол улсын хэмжээнд энэ залуучуудад тулгамдж байгаа асуудлыг аваад үзэхэд бол олон улсын байгууллагууд илүү бас дэмждэг. За тэр дундаа болоод Европын холбоо, олон улсын хөдөлмөрийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага За ингээд ер нь бол цаашдаа бол маш олон ингээд яг олон улсын байгууллагууд илүү нөгөө Монголоос залуучууд тулгамж байгаа асуудал байгаа юм байна. Энийг шийдэхэд биднээс бас тодорхой хэмжээний дэмжлэг өгөх юм бол залуучууд нь өөрсдөө оролцоо явах юм байна гэдэг юм бол харагддаг. Тэгээд яг энэ төсөлмөө бас нэг талын бас биднээс энэ асуудлыг шийдвэрлэхэд одоо дэмжлэг болж ирсэн нэг шийдэл бол